Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг 41 настай нөхөр Ким Ин Сог, 31 настай эхнэр Ким Бумён гэдэг гэрлээд 12 жил болж байгаа. Бумён жирэмсэн мөртлөө салах хүсэлтэд нэвтрүүлэгт бүртгүүлжээ. Ахлах сургуульд үерхдэг байхдаа Бумён жирэмсэн болж 19 настайгаасаа хамт амьдарч эхэлсэн. Анх нөхөр нь сүмийн хичээл заадаг багш нь нээжээ. Бүгдээрээ эмэгтэйг Бумаа гэд дуудаад явжээ. Бумаа эхлээд салахыг хүссэн ч нөхөр нь бичиг баримтаа төрүүлж бүрдүүлээд эхнэртээ өгсөн. Эхлээд эхнэрийн талын бичлэг гарах бөгөөд тэднийх 6 хүүхэдтэй, удахгүй 7 хүүхэдтэй болох гээд хүлээж байгаа. Эхний 2 хүүхэд 2013-14 онд төрж, тэрний араас 3 дахь хүүхэд 2018 онд төрсөн бөгөөд 2021 оноос хойш жил дарааллаад 3 удаа төржээ. Ингээд ам бүл 8 улаа гидсэндэх хүүхдээ оруулаад хэвсүүлэн амьдардаг. Хүүхдүүд сургуультай авсны дараа энэ сог хэвцээр байх бөгөөд 0 орохоос бусад цагуудад байнга хэвтдэг. 3 газар руу явахын тулд босдог. Нэг бол ус уух, 0 орох, компьютер ашиглах. Тэрнээс бусад үед хэвтэх эсвэл суугал үйлдэл хийдэг. Ажил хийгээгүй 1 жил болсон. Ажил олж хийх гэхээр хамгийн түрүүнд өөртөө итгэлгүй байдгаас гадна анкета явуулсан ч буцааж холбогддог газар байдгүй. Тэгсэн ч үргэлжлүүлэн хайсаар байгаа мэн. Эхнэр байнгын ажил биш юмаа гэхэд цагийн ажил хийгээд шахдаг. Нөхрийн эхний асуудал ажил хайхаа хойшлуулсаар байдаг. Энэ сог ажил хийдэггүй шалтгаанаа жин ихтэй болохоор цагийн ажил хийж гад унаад өгчих юм бол хэн хариуцлага хүлээх юм бэ гэд хүмүүс ажилд авдаггүй гэж ярьдаг. Арга ядаад Бумаа өөрөө ажил хийхээр хайсан ч 6-гийн 6 хүүхэдтэй болохоор авдаггүй. Амжиргааны зардлаа олон хүүхэдтэй айлд өгдөг тэтгэмжийн мөнгөөр залгуулж хам байна. Сардаа 3 сая гаруй воны тэтгэмж авдаг. Тэд санчоонд хөдөөнүүж ирээд сар гарan болж байгаа бөгөөд хүүхдүүдийнх нь өрөөнд одоо болтол задлаагүй хайрцагтай юмнууд байгааг Бумаа хараад нөхөртөө хоолоо идчихээ тэр авийг зэгцлэх хэрэгтэй байна гэхэд санаа алдаад надад хэцүү байна. Толгой өргөд ах юм. Яагаад ингэж толгой өргөд байгаа юм бол гэж эхнэрээсээ асууна. 안 추울 거야. 야, 대단하지. 머리 좀 어지럽고, 머리 어지럽니까? Хөтлөгч энийг үзээд өдөржингөө хөвтөд ахаарчаа эргэлэхгүй яат юм бэ гэдэг. Ингээд Бумаа тэсэлгүй өөрөө гэрээ цэвэрлж эхэлдэг. Энэ хооронд Инсог эрдэн шиш доог идчихсэн гомн чанж идэггүй гэж асууна. Бумаагийн хэлснээр нөхөр нь өдөр ирэх тусам хөдөлгөө болж байгаа болохоор уламд харгалж залхуурч баавгай шиг болсон. Хөтлөгч одоо хэдэн килограмтай байгааг нь асуусан ч хариулсангүй. Бумаа анх танилцахад 120 кг-тай байсан ч одоо бараг 160 тавсан баха гэдэг. Залуу байхдаа цэрэгт яваад чин хасж исэн ч одоо жин нь огт хасагдахгүй байгаа гинэ. Бумаа угаасаа хувцас авчиж гаад нэгийг авч хөвтж байгаа нөхөрлөгөө шитгэд хөвцөн ч ихтэй хөвгдөг. Өөрт нь тухтай авах юм бол суугаад үнэхээр ядарсан үедээ хөвтөж юм идгээс гадна бараг өдрөө болгон шахав компьютерийн эд ангиудыг задалж буцааж ухсардаг. Залуу байхдаа байнга гарч дасгал хөдөлгөөн их дуртай байсан ч хөгшрөөд иймэрхүү зүйлд дуртай болсон гинэ. Яагаад ийм зүйл хийгээд байдаг талаар нь асуухад компьютерийнхоо дотор талыг цэвэрлж байгаа нэ гэдэг. Гэрээч цэвэрлэхгүй мэж. Энэ оронд Бумаа гэрээ цэвэрлж хоолоо ээж хувцас авгаана. Нөхрийн дараагийн асуудал 6 хүүхэдтэй мөртлөө гэрээ ажилд оролцдоггүй. Тэгэхэд хамгийн гол нь эхнэр нь зүгээр биш жирэмсэн. Хүүхэд 6 болохоор гэрээ ажил 6 дахин ихсдэг. Нэг юм ийгээд эргээд харахаар нөгөөх нь муухай болцсон байдаг учраас өдөржингөө суух завгүй гэрээ ажил хийдэг. Мөн Инсог хүүхдүүдээрээ гэрээ ажил хийлгэж гар өлнийхөө үзүүрс зарж баг хүүхдүүдэд харуулдаг. Ах эгч нар нь дүүнрээ харах нь зөв ч гэсэн гол нь Инсог өөрөө юу ч хийхгүй. Нэг бол шалан дээрээ, нэг бол компьютерийнхоо ардл байдаг. Бумаа нөхрөөсөө илүү 2 том хүүхэдтэй найздаг болохоор өдөө хүртэл тэсжээ. Хөтлөгч инким бол ийм олон хүүхэд гаргаж яадын гэсэн бодол орж ирж байна. Хүүхдүүдээ төлөвлөж гаргадаггүй гэхэд Инсог төлөвлөж гаргасан хүүхэд ганц ч байхгүй. Эхнэр маань үр хөндүүлж байгаагүй. Бүр хамгаалалт ч хэрэгэлдэггүй гэдэг. Яагаад гэрээ ажилд тусалдаггүй талаар нь асуухад ажлын өдрүүдээр туслах ёстой ч чаддаггүй болохоор амралтын өдрөөр тусалж байгаа гэж ярьдаг. Бичлэг гарч хосууд хүнсээ цуглуулахаар гэрээсээ гарахад хүүхдүүд амттай юм авчраарай гэд аав ээжигээ явуулдаг. Энийг сонссон Бумаа машин дотор нөхөртөө хүүхдүүдтэй амттай юм авч өгөө гэхэд Инсог мөнгө бага зарцуулах хэрэгтэй 50,000 вонд л юм аавна гэд март руу орж баахан зайц мах аавна. Авсан юмыг харахад аль хэдийнэ 50,000 вонд авсан харагдах бөгөөд Бумаа өөрийнхөө дуртай юмыг авах гэхээр наа чин нэг пакет нь л 9,900 гэж юм. Үнэтэй юмд дуртай ах ингэдэг. Хөөрхөн ихнэрийн жирэмсэн болохоор дуртай юмаа идмээр байгаа бол тээ энэ тэнд очиод гоё юмаа амттай ах та гэхээс өөр зүйл хийж чаддгүй. 이거 한 팩에 9,900원이야, 이 사람. 왜? 되게 차려. 봐, 내가 저 전복이다. 하여튼 비싼 것만 좋아해요, 하여튼. Бумаа идмээр байгаа юм зөндөө байна. Миний ч дор дахиад нэг хүн байгаа гэж гомдлсон ч нөгөөдх нь тоожгооч юм байхгүй. Мас адил инээ.
Тэгээд гадуур олохоос илүү пионижон буюу COGSS юм авч идэх нь дээр гэдэг болохоор дэлгүүрээс гоймон бэлэн савлсан ол авч хүүхдүүдтэйгээ хамт иддэг гинэ. Бумаа Солонгост амьдардаг мөртлөө 79 8альчтай шүүлж ууж үзээгүй. Зурагтаар алдартай хүмүүс идж байгааг үзээд маш их идэхийг хүсдэг гэж ярьдаг. Хөтлөгч Инсогоос идмээр байгаа ямиг нь яагаад авч өгдөггүй талаар нь асуухад хитрхи үнэтэй байдгаа гэж хариулсан. Хөтлөгч тэгвэл яах гэж ахлах сургуулийн хүүхдийг авч суусан гэж уурлана. Бичлэг гарч Бумаа би л ганцаараа хүүхдүүдэд харж асарч байгаа мөртлөө хүссэн зүйлээ ч авч болохгүй юу гэхэд Инсог би ч гэсэн хүссэн юм авч чадахгүй байгаа зү гэдэг. Бумаа чи график карт компьютерийн эд ангууд авсан штэ гэж уурладаг. Нөхрийн хувьд хүүхдүүдийн хичээл амарсан үеэрч мөнгө зарцуулдаггүй мөртлөө компьютерийн эд ангууд байнга авч зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг л хийдэг. Нөхрийн дараагийн асуудал өөрийнхөө хүссэн, өөрийнхөө дуртай зүйлд л мөнгө зарцуулдаг. Ингээд нөхрийн талын бичлэг гарч Инсог хүүхдээ өвөр дээрээ суулгаж хоолж байгаа нь гарах бөгөөд Бумаа хийсэн болгоныг нөөлдөг. 그러니까 진짜 짜증나게 주네. 닦으면 되지. 네가 닦아. 오케이. 가만히 있어. 아이고 하나를 못하냐. 힘이 좋아갖고. 남편은 육아를 도와준다 생각하지만 저는 Бумаагийн хэлснээр нөхөр нь хүүхэд асрахад өөрийгөө тусалж байгаа гэж боддогч эсрэгээрээ гайл болдог гэж ярьдаг. Харин Инсогийн талаас байнга болохгүй байна, дутуу байна гэд ахаар заримдаа хийгээгүй нэр гэж бодогддогч туслах хүсэл байдаг гэж ярьдаг. Мөн худалдаж авсан компьютерийн график картаа зарж ашгаар нь их нэртэй хоол авч өгсөн гинэ. Ашиг нь 30-аас 50,000 воны хооронд байд юм байна. Байнга компьютерийн ард суудаг шалтгаан нь ажил хайдаг бөгөөд өмнө нь тэгбэ буюу илгээмж, бараанууд ачих ажил болон хоол үргэлтийн ажил хийдэг байжээ. Дараа нь агаарын тээврийн компанид үндсэн ажилтнаар орохоор дадлгынхаа хугацааг дуусах үед ажилласаа гарч 1 жил ажилгүй гэртээ байгаа болохоор заримдаа өрхийн тэргүүний үүргээ биелүүлж чадахгүй байгаадаа харамсдаг. Ажилласаа гарсан шалтгаан нь ажлын байран дээрээ хөлөө гэмтээсэн ч компаниас өөр газар явж гаад хөлөө гэмтээсэн байж ажлын байран дээр гэж худлаа ярьлаа гэд үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн асуудал дээр үйл ойлголцож луврын эргээр цагдаад өгнө гэж олон хүмүүсийн өмнө сүрдүүлсэн болохоор ажилласаа гарчээ. Түүний жин нэмсэн шалтгаан нь гэмтэл болон стресстэй холбоотой бөгөөд тэр өдрөөс хойш ажил хийхээс айдаг болсон гэхэд хөтлөгч ажлаасаа авсан трама дахиж ажил хийхээс айж байгаа айдсыг чинь ойлгож байгаач бичлэгнээр гарч байгаа хүүхдүүдэд харах юм бол сэтгэлийн шарах яриад ахаар нөхцөл байдал биш байна. Хурдхан бүх зүйлийг байранд нь оруулахын тулд ажил хийх хэрэгтэй. Бэртчих юм бол өөхөх хүртлийг гэртээ хэвтэх юм уу? Бэртснээс олж ийм болсон гэж юугаа яриад байгаа юм бэ? Зөвхөн өөрийгөө бодоод илгүй хүүхдүүдэд жоохон жолтгоо анхаарал өгөөч гэдэг. Инсог хэрэглээнийхээ зардлыг байнга тооцож төлөвлөдөг. Ингэхгүй бол эхнэр нь байгаагийн зоргоор хэрэглэдэг гинэ. Бичлэгнээр Инсог Бумаагаас хаашаа явсныг нь асуухад кафе авчаад ирсэн гэж хариулдаг. Инсог ганцаараа 17,000 воноор юм авч ирсэн юм уу гэхэд Бумаа чамд бас л үнэтэй санагдаад байна уу гэж уурладаг. Тэдний гэрийн нэг хан тэр чихтэй чонжив буюу цуврал номнуудаар дүүрэн байв. Ийм номнууд нэлээ үнэтэй байдаг болохоор хүмүүс хүүхдүүдэд аваад номын сан явж уншуулдаг. Тэдний том үн нэлээ оройтож хэлд орсон болохоор Бумаа 2 дахь хүүхдээсээ эхлээд цуврал ном уншиж өгөх хэрэгтэй гэдэг байсан ч нэг мэтгэд бүгдийг нь 9 сая воноор худалдаж авсан байжээ. Сардаа 800-аас 1 сая воны төлбөр төлөхөөрөөсөн ч заримдаа төлж чадахгүй явсаар хүүн нэмэгдээд одоо 20 сая вон орчим болсон. Сардаа 3 сая воны тэтгэмж авдаг 6 хүүхэдтэй айл яаж 1 сая воныг зээл нь гаргаж өгөх вэ? Бумаа би өөр тавьсан гэд хариуцлага хүлээх ёстой мó? Яагаад өртөө болсныг ойлгохгүй байгаа мó гэж уурладаг. Инсог ажил хийхгүй өрөө төлж чадахгүй байгаа учраас өрний хэмжээ бүрл нэмэгцээр байгаа бөгөөд сүүлдээ хурдан төлөх гэж заалгаж төлөхгүй бол барьцааны лац наана гэдэг болжээ. Зарж борлуулах юмгүй байсан ч хамаагүй барьцааны лац нааж болд юм байна. Өрнөөс гадна эхнэрийн дахиад нэг асуудал нөхрөө харахаас дургүй нүрдэг. Юм хийхээр нь ярахаар нь байнга ямар нэгэн өө хайж болохоос гадна уурлаж нөхрийнхөө толгоор нь цогтөг. Эхнэрийн дараагийн асуудал зураас давж цохиж үснээс нь зулгааж алгадаж зоддог. Ер нь уурлаад уураа гаргахын тулд Инсогийг цодд юм байна. Ясан. 야. 안 돼요. 애들 다 배워요. 팔았잖아. 팔면 뭐하는데 또 가지러 가고 또 팔고 또 누가 누워있을까면서 아 개나. Бумаагийн хэлснээр уур нүрхээр твчиж чаддаггүй учраас шууд цогтөг гинэ. Хөтлөгч энийг үзээд хэдий та жижигхэн биетэй хүчгүй харагдаж байгаач толгоор нь цохиж үсдэг чинь хүчирхийлэл гэдэг. Энэ уураа зөвхөн нөхөртөө ч биш хүүхдүүдтэй хүртэл гаргадаг. 왜? 와.
아니 그러면은 그만. 가끔은 Гэхдээ би ийм байдалтай 6 хүүхэдтэй жирэмсэн байсан бол бараг галзуурсан байгаа хөө. Бумаа заримдаа арайч тий гэж ботгоор хэмжээний шүүл дүргүй хүүхдүүдтэй харьцдаг бөгөөд хутга барьж чи үхүү би үхүү гэж нөхрөөс үрдүүлж суудатай. Энэ явдлаас болж Инсог салъя гэж хэлдэг болсон гинэ. Нөхрийн талын бичлэг дууссан ч эхнэрийн талд дахиад бичлэг үлдсэн байжээ. Инсог хүүхдүүдтэйгээ хамт суужгаад идчихсэн снэкийг нь авч иддэг. 아유 과자. 엄청 잘 먹죠. 엄마 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 잘 먹었다. 아이고. 아유 과자 저 열량 높은데. Идэх туршил хэд өндөртөөгөөс гадна зөвхөн өөрийгөө л бодд юм байна. Инсог тэрийгэ би идэх юм амттай амт дуртай төрхтөө 5 кг байсан бөгөөд генд маань байдаг баха гэж ярьсан. Иддэг ген гэж байд юм бах та. Инсог хүүхдүүд тоол иж өгөхөөр хүүхдүүдийн хоолноос иддэг мөртлөө дараа нь өөрийнхөө хоолыг идэхдээ хүүхдүүддээ өгдөггүй. Хүүхдүүд хөөрхий хоолыг нь хараад хажууд нь суухаар явж номоо унш цаад өрөө рүүгээ ороод тоглол гэж хэлээд явуулж ганцаараа юм уу их нэртэйгээ хойлох найддаг. Охин нь ээждээ мах идмээр ээ гэж хэлээд хахад бумаач гэсэн үлдсэн маха бүгдийг нь нөхөртөө авчирч өгөөд идүүлдэг. Бүр гадуур олохдоо их нэртэйгээ хойлохнаа гарч иддэг бөгөөд үлдсэн олоо хүүхдүүдтэй авчирч өгд юм байна. Заримдаа томуудад нь гомин, жижигүүдэд нь талах жижиг сажиг юм авчирч өгдөг. Гэр бүлүүд ихэвчлэн хүүхдээ хоолцоод дараа нь өөрсдөө олдог байхад энэ гэр бүл эсрэгээрээ үлдэгдлээ хүүхдүүдэд өгдөг. Энийг харсан хөтлөгч үнэхээр хэцүү байсан ч жоохон мах чултгаа худалдаж аваад хүүхдүүдтэй хувааж идүүлэхийг аав ээж гэдэг юм аа. Өлсөөд өгөх гэж байсан ч ганц халбах хоол байсан ч хамаагүй өөрөө идэхийн оронд аав ээжүүд хүүхдтэй өгөхийг хичээдэг. Хэрвээ би бумаагийн оронд байсан бол охин нь идмээр байна. Ганц халбагдчихъя гэвэл нөхөртөө өгөхийн оронд охиндоо өгөх байсан. Тэр охин гэрийн ажилч сайн ээж дүүнрээ хасардаг. Өсөх нь ойлгомжтой гэхэд Инсог тэр өдөр хүүхдүүд аль хэдийнэ хоолоо идсэн байсан гэдэг. Энийг сонссон хөтлөгч хэрвээ би аав нээсэн бол хүүхэд хэдий юм идээд ирсэн ч амттай бол мах идэх гэж байгаа бол эхлээд идмээр ээ нү гэж асуух гэсэн. Энэ бол мэдээж хэрэг гэдэг. Охин нь хоолноос нэг халбаг идэж болох уу гэж асуугаагүй маань. Аав ээж хоёрыг идэж дуусны дараа нэг халбагдаж болох уу гэж асуугаад аав ээж хоёроо хоолноосоо өгөх бахтаа гэд бодоод ширээнийх нь хажууд сууж исэн ч явж номоо унш гэсэн болохоор өрөө рүүг оржээ. 언니 밥 먹으려고. 엄마 봐봐. 엄마 도움이 한 조금만 먹어도 되지. 엄마 밥 먹고 나서. TV 그만 봐. 왜 가서 책 봐라. 건이 그만. 니도 게임 그만하고. 나 아직 안 하나. 이거 들어갈게. 나 들어가. Оройн дахиад хүүхдүүдийн унсны дараа дахиад захиалж иддэг. Бүр 3 харьцгийг. Хөтлөгч энийг хараад хүүхдүүд аз жаргалтай хүссэн зүйлээ хийдэг байхын тулд хүүхдийн тэтгэмжийн мөнгө улсаас өгч байгаа. Тэрнээс ш аавыг нь бүлгүүгийн идэрээгээд өгсөн юм биш гэдэг. Бумаагийн хэлснээр хурдан олоо идээд хурдан амрахыг хүссэн болохоор хүүхдийнхээ юу хэлж байгааг сонсох чухаангүй хайхрамжгүй анзнаараад ичиж охиноосоо уучлалтгүй мар санагдсан ч нөхрийн хувьд энийг үзээд юу ч мэдрээгүй байх гэж бодож ийн гэдэг. Харин Инсог би идэх юм дуртай болохоор ч тэр юм уу хүүхдүүд идмээр байгаа даа гэсэн бодол огт орж ирдэггүй байсан. Хэрвээ идмээр эн гэж хэлсэн бол шууд л өгөх байсан гэдэг. Тэгээд Инсог дандаа чихэртэй унд хавуугаас гадна снэк, тостой хоол идээд шууд хэвцдэг. Хөтлөгч салхахын өмнө эхлээд жингээ хас гэж зөвлөдөг бөгөөд Инсог өдөрт 6-аас 7 удаагийн давтамжтай 24 цагийн 12-т нууддаг. Ажил хийдэг байхдаа цайны цагаар заавал унтдаг байсан ч гэртээ байхдаа эхнэрийнхээ харцыг харж унтах үгүйгээ шийддэг болсон гин. Тэгээд гэртээ байхаараа байнга л гэртээ идэх л та эхнэрээ оролдож тийш явмаар байвал үнсүүл энтергээд байнга үнсий гэж эхнэрээ залхаадаг. 뽀뽀해줘라. 지나갈 수 있다고. 이씨, 왜 뽀뽀해? 뽀뽀할까? 아니, 그럼 안 되지. 아 싫어. 아, 뽀뽀해라. 하지 마라. 알았어, 섹시. 섹시 베이베. 오늘 해야지. 뽀뽀해야지. 싫어. 그럼 새벽에 덮쳐도 되지? 아, 미쳤나 봐. 미쳤다, 그래. Жирэмсэн байхад нь байнга оролдоод ахаар сүултээ бумаа намайг яах гэж авч суусан юм бол гэж боддог болсон. Асуудал нь хүүхдүүдийнхээ хажууд хачаа юм ярьдаг. Бүр ноцтой дахиад нэг асуудал нь 2 жилийн өмнө тэд маш хүчтэй маргалдаж Инсог эхнэрээ тэврэх гэж оролджээ.
Бумаад нөхөр нь иймэрхүү үед тэрвэхээр муухай санагддаг болохоор түлхсэн ч Инсог түүнийг барьж аваад шал руу шидсэн. Тухайн үед Бумаа жирэмсэн байсан бөгөөд цагдаа дуутахаас өөр аргагүй болж азар хүүхэд нь зүгээр исэн. Ингэж бидэн гар үрснээс хойш Бумаа салах талаар илүү нухацтай бодож эхэлсэн талаараа ярьж хосуудын бичлэг дууссан. Инсог бичлэгээ үзээд нэлээд хичээж хүүхдүүдийнхээ төлөө жолтгой жингээ асах хэрэгтэй байна гэж бодсон гэдэг бол Бумаа нөхрөө өөрчлөгдөн гэдэгт итгэхгүй байгаагаа хэлдэг. Хосууд өрөөрөөгөө явах замдаа дэлгүүрээс 4 уух юм, 2 аяхтай гомон, 2 снэк, 2 заримгтай аваад өрөөрөөгөө ордог. Бумаа өрөөндөө орж ирээд яагаад бит хоёр тэнгэрээс хүүхдүүд өгсөн юм бол? Бит хоёр эцэг их байхад хангалтгүй хүмүүс яаж хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай байх вэ? Тэдэнд ямар ч буруу исэн зүйл байхгүйгээд чухал юм ярьсан ч Инсог сонсоод байгаа үг нь мэддэхгүй ицсэрэдэг. 무식하잖아. 우리가 부모로서는. 얘를 낳게 됨에 동시에 우리가 어떻게 책임질 수 있을까? 애는 아무 잘못이 없는데 가졌을 때도 이 생각 안 한 건 아니야. 솔직하게 얘기하면. 간단하게 라면하고 Ингээд маргааш олж зөвлөгөөний цаг болоход сэтгэл зүйч биш их барих эмэгтэйчүүдийн эмч зөвлөгөө өгөхөр ирсэн байв. Эмч Бумаатай уулзаад одоо 26-7 хоногтой жирэмсэн. 7 дахь төрөлч нь болохоор кальц их алдаж шүдчин унсан баха. Магадгүй насжээ яваад ирэхээр ясны сэргийлэлтэй болохоос гадна шээс зад гарах боломжтой гэхэд Бумаа аль хэдийнэ тийм болсон гэдгээ хэлдэг. Эмч улс орны хувьд олон хүүхэд гаргавал их оронч хүн болж болох ч гэсэн олон удаа жил дараа алж төрвөл нас ахих тусам умайн пролапс буюу умай доошлох эмгэг үүснэ. Үүнээс гадна давсагны өрөвсөл, өтгөн хатах, шээс зад гарах эмгэгүүд нэмэгдэх боломжтой. Таны хувьд жижигхэн биетэй болохоор илүү хүнд байна. Нийт 7 удаа жирэмсэн болсон гэхээр 6 жил жирэмсэн байсан гэсэн үг ээ. Та хоёрын бичлэгийг үзгээд нөхөр чинь хүсээгүй ахт чинь үнсэж хүүхдүүдийн хажууд скиншип хийж ганцхан удаа гэх үед танд ямар байдаг вэ гэхэд Бумаа хүүхдүүдийн хажууд тэгээд ахаар үзээ яддаг. Яагаад гэвэл тэд жоохон ч гэсэн мэдэх зүйлээ мэдж байгаа. Хадмын байхад хүртэл сонь үйл хийдэг. Энэ олгоноос нь болоод байнга хэрүүл гардаг гин. Харин Инсогийн бодлоор тиймэрхүү тоглоом шоглоом ихээр эхнэрийнхэн сэтгэл санаа дээрдэд байгаа юм шиг санагддаг гэхэд эмч хүсээгүй байхад тийм зүйл хийх нь нэг төрлийн хүчирхийлэл. Хуулийн дагуу явбал нэлээд ноцтой асуудал үүсэж болно. Тийм болохоор хосын харилцаанд орохын өмнө эхлээд эхнэрээсээ заавал асуух хэрэгтэй. Та эхнэрээ газ жаргалтай эрүүл байгаасаа гэж хүсдэг бах. Гэхдээ яагаад жирэмслэлтээс хамгаалах арга хэмжээ автдаггүй юм бэ гэхэд Инсог эхнэр маань эрүүл мэндэд муу гэсэн болохоор тэрнээс хойш энэ талаар огт бодоогүй. Гэхдээ хамгийн сүүлийн 6 дахь хүүхдээ маш амархан 10 минутын дотор олсон гэж ярьдаг. Энийг сонсоод эмч бүр балмагдаж хүүхдтэй болох таны хувьд амархан санагдаж байгаач хүүхэд өсгөн гэдэг тийм ч амархан зүйл бишгээд Бумаагаас төрөх үед хүндрэл гарч ирсэн талаар нь асуухад та болон 6 дахь хүүхдээ төрүүлэхдээ байдаг хүчээ шавхсан ч цусыг алдснаас болоод цус илбүүлж ухаан алдаж тэр цагаас хойш төрхөөс айдаг болжээ. Тухайн үед өөрийгөө ухаан алдсан гэдгээч мэдээгүй бөгөөд нүдэн нэгээ тартал хүүхэнд төрсөн байсан гин. Эмч одоо 21-р зуун ч гэсэн та ч усооны үеийн эмэгтэйтэй төстэй байна. Би таны оронд байсан бол цухтах байсан. Нөхөртөө хайртай, хүүхдүүдтэй ч мөн адил хайртай, сайн өсөхийг хүсэж байгаач хүн дааж чадах чинь нэгээрээ ачаагаа үрэх хэрэгтэй. Дээр үед олон хүүхэд гаргасан ч идэж уух зүйлээр дутхгүй амьдарч болоод идэг байсан. Гэтэл одоогийн нийгэмд бүх зүйлийг худалдаж авах хэрэгтэй. Хэдэн хүүхэд гаргана тэр чинээгээр мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Нэг хүүхдийг нийгэмд гартал нь өсгөж хүмүүжүүлэхийн тулд аав ээж хоёр чадах бүхнээ хийж 20 жил зарцуулдаг. Хүүхэд өсгөх нь төрүүлэхээс илүү чухал зүйл. Таны зорилго хүүхэд төрүүлэх биш, сайн өсгөх гэж бодож байна гэж хэлээд хосуудыг хамтд нь оруулж та хоёр хамгийн түрүүнд жирэмслэлтээс хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо байгаа хүүхдүүдэд өсгөнө гэдэг хэцүү зүйл учраас аав ээжээ хайраас төрсөн гэж битгий хар. Тэр хайр чинь хүүхэд төрөхөд л тус болдог зүйлгээд Инсог тандаж хүүхэд төрүүлэхийг амархан гэж бодоод ах шиг байна. Тийм биш гэдгийг өөрийн биеэрээ мэдрэх хэрэгтэй байх гээд төрөх үед ямар их өвддгийг үзүүлэхээр бэлдсэн байгаа гэдэг. Ингээд Инсогийг орон дээр хэвтүүлж аппарат зүйлгээд өвдөлтийг баг багаар нэмж эцэст нь хүргээд эмэгтэй хүн төрөх үед өөрөө чинь мэдэрч байгаагаас 100 дахин их өвдөлтийг мэдэрдэг. Ийм өвдөлтийг мэдэрч 6 удаа төрөх ямар юм шиг байна. Цаашдаа их нэртэй сайн хандах ёстой байна гэсэн бодол төрж гинүү. Хэрвээ тийм бол энэ өвдөлтийг марталгүй хариуцлагатай байгаарай. Танд яг одоо юу бодогдож байна гэхэд Инсог эхнэрээ энэ бүх хугацаанд хэцүү айлгаж зөвхөрөнгө нь барснаа ойлголоо.
илүү сайн хандах хэрэгтэй байна гэж бодлоо гэд зөвлөгөөний цаг дуустдаг. Тэгвэл Инсог цаашдаа өөрийгөө өөрчилж, ажил хийж өргөн тэрүүнийхээ үргийг гүйцэтгэж чадах болов. Тэд цаашдаа хүүхдүүддээ илүү сайн анхаарал хандуулж чадах болов. Юу гэж бодож байгаа комент хэсэгт үлдээгээрэй. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.